Бүгд найрамдах Хятад ард улсын нийслэл Бээжин хотноо ихэлсэн дэлхийн хүндүрс роботын наадмын үеэр Хятадын роботууд хүн төрөлхтний хамгийн хурдан гүйгчдээс ч илүү хурдтай гэдгээ батлаарууллаа. Тодорхойлбол 100 метрийн гүйлтийн тэмцээнд 2 робот Усэйн Болтын 9.58 секундын дэлхийн дэд амжилтыг эвдсэн бол өөр нэг робот 400 метрт 39.7 секунд хурдалж шинэ амжилт тогтоосон байна. За гисэн хэдий ч роботууд барианд орсны дараа хурдаас харуулж зогсох тал дээр техникийн хүндрэлтэй тулгарч зохион байгуулагчдын бэлтгэсэн тусгай зөвлөвчийг мөргөд зогсжээ. 5 өдрийн турш үргэлжлэх энэ наадам нь спортын уралдаанаас гадна үйлдвэрлэл, зоогийн газар, офис, онцгой айлын үеийн нөхцөл байдлыг дуурайсан даалгавруудаас бүрдэж байна. Хятадын төрийн хөвлөдөр өргөнөөр зөрчилж байгаа энэ арга хэмжээнд нийтдээ 51 төрлийн тэмцээн зохиож байгаагийн 30 нь спортын уралдаан. 21 нь амьдралын бодит нөхцөл байдалд суурилсан сорилтууд юм а. Тухайлх нь бол Бээжинд төвтэй Галбот стартап компани хүндүрс роботуудын бие даасан газрын теннисний тэмцээнийг зохион байгуулж бөмбөг хянах, дагуулах чадварыг нь туршиж байна. Наадмын технологийн тунш Huawei компани мэдээлснээр нийт даалгаврын 40 гаруй хувь нь роботуудаас бүрэн бие даасан буюу хүний оролцоогүй автомат ажиллагааг шаардаж байгаарай онцлогтой. За роботууд оос таталт, хөндийн өргөлтөөр өрсөлдөхөөс гадна тайчи, хятадын уламжилт, сум шийдэх тоглоомоор наадаж байгаа нь уламжлалт спортын ирээдүйн дүр төрхийг харуулж байна. Гэвч технологийн жинхэнэ шалгуур нь гүйж харайхаас илүүтэйгээр өдөр тутмын жигд саад бэрхшээлүүдийг роботууд хэрхэн шийдвэрлэж байгаад оршиж байна. За өөрөөр хэлэх юм бол кабелууд салгах, савлгаатай ачаа тээвэрлэх, алдаа гарсан үед хүний оролцоогүйгээр бие даан засах зэрэг наривчлал шаардсан үйлдэлүүд нь роботуудын хараа, механик тэнцвэр, хүчний хяналтыг шалгах гол сорилт болж байна. Мөн цахилгаан автомашин цэнэглэх, зоогийн газарт үйлчлэх, яаралтай тусламж үзүүлэх зэрэг практик даалгавруудыг роботуудаар хийлгэн өрсөлдөж байна. Робот технологийн эрчимтэй хөгжил нь Хятадын аж үйлдвэрийн салбарын ирээдүйд асар их ач холбогдолтой хөрөнгө оруулагчид болон салбарын шинжээчид дурдсаар байна. Гэсэн хэдий ч Xerox компанийн маркетинг хариуцсан захирал Хуаронгийн үзэж байгаагаар эдгээр гайхалтай үзүүлбэрүүд өндөрлсөний дараа зах зээлд борлуулагдсан бүтээгдэхүүн хэрэглэгчдийн асуудлыг бодитоор шийдвэрлэж чадах хэсэг нь үйлдвэрлэгчдийн хувьд жинхэнэ шалгуур болно. За ийхүү хүндүрт роботууд зөвхөн хурд хүчээр бус ухаалаг, нарийн мэдрэмжтэй үйлдэлүүдээр хүн төрөлхтөндөө мөр зэрэгцэн ажиллах эхлэл тавигдаж байна.